Сайн байцгаана уу? Америкт өнгөрөөсөн өдрөө цувралын 21 дахь дугаар маань ороход бэлэн болж байна. Өнөөдөр хэдүүлээ Вашингтон DC-д хамгийн ихэнд очисон газар бол Chinatown байна. За, Chinatown бол мэдээж хотынхон төвд байрладаг. Тэгээд жижигэн боловч жуулчдын заавал дайрж өнгөрөх газрын нэг болсон ийм сонирхолтой дүүрэг байгаа. Тэгээд энэхүү дүүрэгт та юу хийж болох вэ гэхээр мэдээж Chinatown-ы хамгийн алдартай хаалган дээр очиж зураг авах боломжтой. За тэгээ хятад хоол идэх, Азийн жижиг дэлгүүрүүдийг үзэх, ойролцоох музей, худалдааны төвүүдээр явах гээд. За ерөнхийдөө яг нэг тойроод үзэхэд нэг 20-40 минут орчим л зарцуулахаар ийм газар байсан. Тэгээ би тэд Chinatown дээрээ байжгаад тэндээсээ цаашлаад Вашингтоны үндэсний урлагийн галерей руу орж ирсэн байна. Үндэсний урлагийн галерей бол Вашингтон DC хотын хамгийн алдартай музейнуудын нэгт тооцогддог. Тэгээ тийм болохоор бид гур бас судалж агаад өнөөдөр ийшээ орж ирж үзсэн байгаа. Тэгээ дэлхийн хэмжээний уран зургууд бол энд тавигдсан. Дээр нь нас ийшээ орж ирэхэд мөн үнэгүй байгаа. Тэгээ Вашингтон DC-д нэг сонирхолтой юм нь болохоор ихэнх музейнууд нь бол үнэгүй. Дээр нь 18 хүртэлх насны хүүхдүүд бол метро бол нийтийн тээврээр явхад ямар нэгэн тасалбар авахгүйгээр үйлчлүүлдэг юм байлээ. Энэхүү музейг үзэхэд бол хагас өдөр бараг зарцуулнаа. 2-3 цаг бол явна шүү. Тэгээд өглөө эрт очивол хүн байхтай байна. Тэгээд музей маань өөрөө маш том учраас үнэхээр их ядрах магадлал өндөртэй. Тэгээд мапа бариад сонирхсан хэсгээ сонгоод үзвэл илүү тохиромжтой гэж би бол хэлмээр байна. Тэгээд ойролцоо бол кафе болон амрах суудлууд бас байгаа. Амрах үедээ амраад, үзэх үедээ үзээд ингээд энэхүү музей дотор аялаад явсан байгаа. Энэхүү галерейд бол Леонардо да Винчигийн 1474-өөс 1478 онд зурсан Америкийн нэгдсэн улсад цор ганц байгаа бүтээл нь энд байгаа. Дээр нь мөн сэргэн мандалтын үеийн хамгийн үнэт бүтээлүүд бол энд байршсан байгаа. Тэгээ тийм болохоор энэ музей хамгийн алдартай хэсэг байгаа. Тэгээд энийг бол дэлхийн өнцөг болон бүрээс аялаж ирж байгаа хүмүүс бол яг энэ бүтээлүүдийг үзэх гэж энд тэндээс бол зорж ирдэг юм байлээ. Галерейг үзээд явж байхад надад нэг сонирхолтой зүйл таарлцсан. Тэгээд зургийг хуулбарлаж зурж байгаа, копитэд зурж байгаа 2-3 тохиолдол таарлцсан. Тэгээ энэ бол надад аягүй гоё санагдчихсэн. Тэгээ бүр үнэхээр гоё зурж байсан. За, эдгээр зургуудыг, алдартай зургуудыг зураачид ирээд өөрсдийнхөө ур чадварыг сайжруулах зорилгоор ингэж хуулбарлаж зурдаг. Тэгээд ихэвчлэн бол оюутнууд болон мэргэжлийн зураачид мэдээж ирж байгаа. Тэгээ энэ нь болохоор Европын том музейнуудын адил бол олон жилийн юм уламжлалтай болсон арга юм байлээ. Бидрийг очих үед бол танхимд өөрсдийнхөө хэрэгслүүдийг тавиад зурж байгааг бид нар хараад тэндээс бас ийм маш гоё амар тайван мэдрэмжийг авах боломжтой санагдсан. Тэгээд яг тэр зурж байгаа хүнийг хараад суухад бол айгүй гоё байсан. Тэгээд маш тийм наамгүй орчинд зөөлөн аялгуу яваа. Тэгээд тэн дээр нь ингээд зурж байгаа хүнийг хараад, зурж байгаа зургийг хараад мэдгүй нэг тийм гоё мэдрэмж бол төржсэн. Надад бол уран зургийн ямар ч ойлголт бол байхгүй. Гэхдээ яг тэр зурж байгаа хүнийг хараад бол надад айгүй гоё санагдчихсан. За гэхдээ дуртай хүн болгон ороод зурах боломж бас байхгүй. Тэгээд орж зурхын тулд урдчилж музейн зөвшөөрлийг авах ёстой. За тэгээд зөвхөн тодорхой бүтээлүүдийг л хуулбарлах боломжтой буюу орж хуулбарлах гэж байгаа хүн бол зургийг сонгох боломжгүй. Тухайн галерейгаас гаргасан бүтээлүүдээс сонгож л зурх боломжтой юм бэлээ. За тэгээ хэмжээ болон материалд бол хязгаарлалт байдаг. Тэгээд ихэвчлэн бол ийм
хуучны урлагийн танхимдал ийм зурах боломжтой гэсэн мэдээллийг би бас олж авсан байгаа. За галерейн бас нэгэн сонирхолтой зүйл нь болохоор хуучны сандал ширээ тавилгын ийм хэсгүүд бас байсан. Тэгээд энэхүү музей нь бол зөвхөн уран зураг биш, бас ийм хуучны модон сандал ширээ, хааны ордон болон язгууртнуудын одоо хэрэгэлдэг байсан тавилга, цаг, лааны суурь гэх мэтчлэн чимэглэлтэй шкаф гээд эд зүйлийг бол үзүүлдэг хэсэг бас энд байсан. Ихэнх хүмүүс бол зөвхөн уран зураг үзэх гэж очдог ч гэсэндээ хуучны тавилга, жинхэнэ ийм түүхэн эд зүйл, хаад болон язгууртнуудын хэрэглэж байсан жинхэнэ тавилга, за тэгээ фото зураг авахд ч гэсэн маш гоё орчин бол бий болсон санагдчихлаа. Музейд ороход анхаарах зүйлсээ хэлж өгье. За мэдээж том цүнх чемодантай бол ягаад ч оруулахгүй. Тэгээд Вашингтонд бол ямар ч музейд орсон та яг хил нэвтэрч байгаа юм шиг бүх зүйлээ шалгуулад дотгошоо орох болно. За энэ бол мэдээж аюулгүй байдлыг бол маш дээд зэргээр хангаж байгаа. За тэгээд зарим тохиолдолд бол усны том сав бас оруулахыг хязгаарладаг. За музейд ороход үнэгүй учраас ямар нэгэн тасалбар бол шаардагдахгүй. Та үүдэнд өөрийнхөө үүрч явж байгаа цүнхийг шалгуулад шууд орох боломжтой байгаа. За тэгээ эцэст нь музей бол маш том учраас өөрийнхөө биедээ 5 тухтай гутлаа сонгож өмсөөд алхахтаа бэлдээд ирээрээ. Сайн уу? За өнөөдөр чинь 1 сарын 9-ний өдөр байна. За өнөөдрийн үйл явдлаа ярина уу? Өнөөдөр болохоор бид нэр орой болсон. Тэгээд уран зургийн музей ороод тэгээд их зургуудаа үзчихэд бодох гад байж байна. Өнөөдөр гадаа бороотой байна. Гадаа бороотой.